Өнөөдөр та бүхэнд төслийн санал боловсруулах Монгол Улсын засгийн газар, банк санхүүгийн байгууллага, донор байгууллагууд зориулээд хэрхэн яг төслийн санал бэлтгэх юм бэ гэдэг сургалтаа оръё. За сайн бацгаана уу. Багш сургууч багш Янжин Богон байна. Цаашдаа төсөл бичгтэрээ илүү яг юун дээр анхаарах ёстой юм бэ? Бидний яг гаргаад байгаа нийтлэг алдаа маань яг юун дээр байгаа юм бэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй ярья. За тэгэхээр төслийн маань одоо хамгийн ихний шаардлага бол нийтлэг одоо яг олон улсын байгууллага, банк санхүүгийн байгууллага, донор байгууллагууд тавьдаг нийтлэг одоо хэд хэдэн шаардлага байдаг. Тэрний хамгийн ихэнд одоо та бүхэнд ордог шиг яг хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн үр ашигтай нөхцөлийг хангасан ажлын байрыг бий болгох энэ гэдэг шаардлагыг бол одоо тавьдаг байгаа төслүүд. Та альва нэг одоо банк санхүүгийн ч юм уу донор байгууллагад хандаа төсөл бичихтэй. Таны тэр төсөлчин болохоор одоо тооны төхөөрөмжийн дэмжлэг авна уу, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт авна уу, ямар зорилгоосоо одоо үл хамааран таны тэр бий болгож байгаа олон улсын байгууллагад өгч байгаа санал чи өөрөө хөдөлмөрийн харилцаа буюу хөдөлмөр эрхлэлтийг одоо үр ашигтай байдлыг хийдэ дэмжсэн тийм байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шинээр одоо байгаа ажлын байраа илүү хадгалах, цалин хөлсийг илүү нэмэгдүүлэх болон бас шинэ ажлын байр бий болгол энэ төсөл маань илүү одоо сонгогдох магадлал өндөртэй байдаг гэсэн ийм одоо тавигдах шаардлагыг бүхий л байгууллагууд ерөнхийдөө тавьдаг байгаа. За дараачих нэг хамгийн гол одоо шаардлага бол юу байгаа вэ гэхээр доктортой байдал гэдэг бол аюул чухал шалгуур үзүүлэлт болсон байгаа. Өөрөөр хэлбэл ихэнх та бүхэн ингээд төслүүдийн шалгуур үзүүлэлтийн зар энтрийг харж байсан бол 3 жил болон түүнээс дээш хугацаагаар доктортой үйл ажиллагаа явуулсан аж ахуй нэгжүүдэд одоо зээл тусламж хөнгөлөлтөө зээл олгоно гэдэг ингээд зарууд байж идэг те. Тэрний гол шалтгаан нь бол бид тэндээс юу харахыг хүсэж байгаа юм бэ гэхээр танай бизнес чинь доктортой үйл ажиллагаа явуулт юм уу те эсвэл яг энэ үйл ажиллагаа доктортой байдлыг хангахын тулд та өөрөө хэр их одоо хүчин чармаалт гаргасан юм бэ гэдгээ одоо бичиж байгаа үг өгөл болгондоо шингээх ёстой гэсэн. За би одоо жишээл ингээ 10 жил үйл ажиллагаа явуулсан байна. Ингэхдээ доктортой байдал гэдэг чинь нэг доктортой авах ёстой, хоёрт ингээ байнгын өсөлт одоо үзүүлсэн байх ёстой л гэсэн үг. Өөрөөр хэлбэл би одоо ингээ 10 жилийн өмнө үйл ажиллагаа эхлэхдээ сард ингээ 2 ширхэг дээл оёдаг байлаа. За тэгвэл одоо би яг сард хэдэн дээл оёод хэдэн хүн цалинжуулаад нэмэн өртгийн сүлжээндээ яаж оролцоо те ханган нийлүүлэгчдээсээ хэдийн хэмжээний худалдаа авалтыг буцаагаад хэрэглэгчтэй ямар үн цэнийг өгч байгаа юм бэ гэдэг тэр яг үйл ажиллагаанда та үн цэнийг бий болгож чадсан юм уу, үйл ажиллагаа чи өгөөжтэй байсан юм уу, хэр тогтвортой байсан юм бэ гэдгийг анхаарах бол ингээ хоёрдугаар том одоо анхаарах ёстой ийм нэг том зарчмын асуудал байгаамаа. За дараагийн нэг одоо 3 дахь анхаарах зүйл маань юу байгаа вэ гэхээр та одоо яг санхүүгийн хувьд одоо хэр одоо чадамжтай хүн юм бэ гэдэг чинь айгүй чухал. Энийг одоо яг юугаар ерөнхийдөө нотолж байгаа юм бэхээр санхүүгийн тайлан гаргад юм уу, албан татвараа төлд юм уу, ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлд юм уу те хэр одоо санхүүгийн хувьд ингээ албан харилцаанд орох бол албан одоо журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг ийм аж ахуй нэгж ийм одоо бизнес эрхлэгч юм бэ гэдэг дээр нэлийн анхаарч байгаа. Тэгэхээр сургалт болгоноор хэлдэг те та бүхэн одоо нэгэнтээ ингээд 10 жил 15 жил үйл ажиллагаа явуулсан ингээд байгууллагын хувьд санхүүгийн тайлангаа гаргах хэрэгтэй, олж байгаа орлогоос улсдаа татвараа төлөх хэрэгтэй, ажилчдаа нийгмийн даатгалын шимтгэлийг ингээд төлдөг байх ёстой тий их бага байх нь хамаагүй. Тэгээд сүүлийн үед нөгөө татварын хууль шинжлэгдсэнтэй холбоогоор жижиг дунд бизнес эрхлэх татварын нэлээд тийм таатай орчингууд бүрдсэн байгаа. Энэ талаар та бүхэн бас судлаад өөрөөр хэлбэл бидний яг ингээд судалгаанд хамрагдсан аж ахуй нэгжүүдийг ингээд аваад үзэх юм бол нийт судалгаанд оролцсон таны одоо өрсөлдөгч хийж болохоор Баян хошуу сэлб орчимд үйл ажиллагаа явуулж байгаа энэ бичил жунд жижиг дунд бизнес эрхлэгчдийн 24.4% нь л ерөнхийдөө татварын тайлан гаргаж байгаа юм байгаа байхгүй. Тэрний нэг 14% нь татварын тайлан гаргадаг. Нэг 10 орчим өмнө татвар төлөгчөөр бүртгүүлсэн байгаа гэсэн. Тэгэхээр та ингээд магадгүй одоо нэг төсөл бичээд ингээд нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийн газар ч юм уу ингээд хандлаа гэж утангууд та 100 хүнтэй ингээд өрсөлдөх юм бол хэрвээ та татварын тайлан гаргадаг байлаа их таны одоо үнэлгээний хувь өсөд тэр нэг 24% лөө те ороод ирэх боломжтой байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл та албан ёсны юм тайлан гаргадаг санхүүгийн тайлантай ийм аж ахуй нэгж болохын хувьд өөрийнхөө сонгогдох тэр магадлалыг олон улсын нөө банк санхүүгийн байгууллагын одоо нөхцөлтөөр бид нар боломжоо илүү сайжруулж байгаа л гэсэн үг. Тэгэхээр та энийгээ давуу тал болгож ашиглаач. Татварын тайлангаа гаргадаг болооч. Тэрийгэ гаргаж байгаа гэдгээ тэр хүсэж байгаа тайлан санал зөвлөмжөндөө бичээч те гэдэг тийм асуудал яаж. Жишээл одоо банкуд бүр ингээд жижиг дунд бизнес эрхлэх зээл өгье гэд та бүхэн мэдж байгаа шүү дээ. Хар дэвтэр аваад ирээ гэдэг тийм. Тэгээ хар дэвтэр нь дахиад шаардлага хангахгүй байгаа байхгүй. Бүртгэл нь буруу, төлөвлөлт нь буруу тийм. Тэгэхээр та хэрвээ санхүүгийн тайлан гаргадаг байх юм бол банк танд ямар ч одоо
төдийлний шаардлага тавиад авахгүйгээр тий хөнгөлтөө зээлээдэг ингээ олгох ийм боломжтой байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ 3 дахь том гол энэ байгууллагуудын тавьж байгаа гол шаардлага бол яг энэ санхүүгийн тайлагналт болон татварын тайлан төлөлтийн асуудал байгаа шүү. Тэгэхээр энийг бас үг өгүүлбэр болгондоо шингээж өгөх нь хамгийн юм чухал алхам байгаа гэсэн үг. За дараагийн нэг одоо гол яригдаад байгаа зүйл болохоор юу байгаа вэ гэхээр эко байх, ногоон байх тий байгаль орчинд ээлтэй байх гэдэг энэ асуудлыг бүхэл түвшинд ярьж байгаа Монгол Улсын засгийн газар, одоо олон улсын донор байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд тий өөрөөр ногоон зээлийн сан гэдэг хөнгөлөлтөө ийм зээлийн нөхцөлтөө одоо боломжууд нь маш их байгаа тий. Тэгэхээр яг энэ байгаль орчинд танаа бүтээгдэхүүн яаж ээлтэй байгаа юм бэ? Нэгдүгээр тий, хоёрдугаар яаж танаа бүтээгдэхүүн ногоон болж байгаа юм бэ гэдгээ бас яг тэр бичиж байгаа төслийн саналынхаа үг өгүүлбэр болгонд л шингээж өгөх ёстой гэсэн. Магадгүй та ингээд нэг дээл ойдог хүн байлаа тий, Монголын уламжилт дээл ойдог хүн байлаа гэж бодонгууд тэр дээл ойж байгаа тэр бизнес чи яаж ногоон болох юм бэ гэдгийг цөмөрө бодох ёстой гэсэн үг байхгүй. Тэрийг шингээж бичиж өгөх ёстой гэсэн. Тухайлбал цөмөрө ингээд сургалтын дээр ярьжсэн тий, яагуул танаа энэ дээл ойдог бизнес чи ногоон болох юм бэ гэнгүүт саналууд гарчаасан шүү дээ. Тухайлбал одоо нөгөө нэг ногоон одоо жишээлбэл дээл оих чинь ингээд маш их хэмжээний өөцүүд гардаг тий. Тэр өөцүүдээр жишээлбэл бидний дунд нэг юм туршлага байсан тий. Өөцүүдэд нийлүүлээд дээлний ингээд гадуур одоо дээлээ хийж хадгалдаг тийм даавн уут хийгээ тухайн хүндээ биелгэлэнгүүт нөгөө хүн нөө энэ даавн уутаа дээл гэдэг байдлаар ханддаг тий. Эсвэл нөгөө өөцөөрөө дэрч хийх юм уу? Яг ийм нөгөө байгаль орчинд хаягдлгүй, байгаль орчинд ээлтэй байх тэр шийдлүүдийг та бизнестэй яаж шингээж байгаа юм бэ? Энэ төсөл чинь өөрөө байгаль орчинд яаж ээлтэй байх юм бэ гэдэг дээр голлон одоо анхаарах ёстой гэдэг тийм санаа бол яг энэ төслийн одоо төсөл гэдэг имийг бичгэд тавих гэж байгаа үндсэн юм дөрөвдөх шаардлага болчиход. Тэгэхээр энийг бол зайлшгүй анхаарч одоо болж өгүүлбэр болгонд бол яг энэ ногоон байна, ээлтэй байна гэдэг энэ зарчмуудыг зайлшгүй одоо шингээж өгөх ёстой гэсэн үг. За 5 дахь нэг гол зүйл нь яг юу байгаа вэ гэхээр эрх зүйн хувьд бүрэн чадамжтай байх гэдэг ойлголт. Эрх зүйн бүрэн чадамжийн талаар цөмөрөө аягүй хэрсэн тий. Одоо жишээл танаа хөдөлмөрийн үйл ажиллагаанд хүүхдийн хөдөлмөр ороогүй байх, цалин хөсгөх хөдөлмөр ороогүй байх. Нөгөө талаасаа бидний нөгөө яриад байгаа та албан ёсоор ингээд бүртгэлтэй, тамга тэмдэгтэй байх тий. Орлого олж байгаа бол та татвараа төлдөг байх. Үйл ажиллагаанд хин нэг одоо шамшигдуулж ашиглаагүй байх гэдэг тэр зарчим бол одоо олон улсад болон донор байгууллагын төслүүд төр маш их яригдж байгаа. Тэгэхээр яг энэ нэг эрх зүйн хувьд бүрэн чадамжтай байх гэдэг энэ нэг шаардлагыг одоо маш сайн ингэж нарийн одоо тусгаж өгөх шаардлага ерөнхийдөө байгаа гэсэн үг. Энэ бол одоо ингээд 5 дахь шаардлага болж шít. Яавал таны төсөл танаа бизнес эрх зүйн хувьд бүрэн чадамжтай байх юм бэ гэдэг асуултыг та өөрөө маш сайн бодоод тэрийг яг тэр бичиж байгаа үг хэлбэр болгондоо шингээж өгөх гэсэн. Миний бизнес одоо ийм болохоор бүрэн чадамжтай байгаа юм. Өөрөөр хэлбэл таны бизнес одоо нэг дээлэг жишээл өдөрт ойдог байлаа гэж бодонгот илүү цагаар ажилласан бол та хөлсийг өгдөг байх хэвээр тий. Тэрийг оруулж өгөх хэвээр. Төлөлтүүдээ зөв хийх хэвээр. Бүртгүүлэх албан ёсоор бизнесээ бүртгүүлсэн байх хэвээр гэдэг байдал одоо айгүй чухал болсон байгаа гэсэн. За манай нөгөө зах зээлийн одоо төсөл эхлэхийн өмнө хийсэн судалгаагаар болохоор нийт одоо бизнес эрхлэгчдийн нэг 17% нь л албан ёсоор бизнесийг бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл баян хөшөө сэлэв дээтөг орчинд үйл ажиллагаа болж байгаа бичил жижиг дунд бизнес эрхлэгчдийн 17 орчим буюу 17-аас 18 орчим хүн бүртгэлтэй байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл дүүргийн нэг жижиг дунд үйлдвэрлэлийн газар дээр төсөл зарлаа гэж үү. Тэнгүү та ингээд тэр авийнхаа бизнес эрхлэгчтэй л өрсөлдөн шүү дээ. За сонгон харахын дүүргийн жижиг дунд бизнес эрхлэлтэр ингээд өөрсдөө одоо төсөл зарлаа гэж та ингээд өрсөлдөөнд орохоор боллоо шүү дээ. Тэнгүү та ингээд хэрвээ та бүртгэлгүй байх юм бол 100 хүнтэй өрсөлдөж байгаа байхгүй. Хэрвээ та бүртгэлтэй те эрх зүйн чадамжтай татвараа төлдөг ийм байлаа гэж бодонгууд таны өрсөлдөөнд орох одоо боломж чинь айгүй нэмэгч байгаа. Та 17% хувьтай өрсөлдөх юм боломжтой. Татварын тайлан гаргадаг байх юм бол 24% тий ийм өрсөлдөх боломжууд ерөнхийдөө байна тий гэдэг ийм одоо боломжуудыг ерөнхийдөө тавьсан байгаа гэсэн үг. За тэгэхээр дараагийн хамгийн чухал юм болохоор юу байгаа вэ гэхээр та бүхэн мэдж байгаа банк санхүүгийн байгууллагаас ээл тусламж авахд бол барьцаа хөрөнгийн асуудал бол айгүй чухал байдаг. Тэгэхээр энэ асуудал дээр мэдээж та бүхэн өөрсдийнхөө барьцаа хөрөнгө чадвартай бүрэн боломжтой гэдгээ одоо байнга нотолж харуулж явах ёстой гэсэн үг. За нөгөө нэг хамгийн гол үндсэн шалгуур юу байгаа вэ гэхээр
бидний бас судалгаагаар гарч ирсэн нөгөө жижиг дунд бизнес эрхлэгчид маань одоо банк санхүүгийн байгууллагаас өмнө зээл авсан байлаа гэхэд хугацаа хэтэрсэн үр зээлийн төлбөргүй байх хэрэгтэй байна. Тэнгүүт манай нөгөө яг судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийн банк санхүүтэй холбоотой ингээ асуултууд асуугаа явж байхад ямар асуудал гарч ирсэн бэ гэхээр хугацаа хэтэрсэн үр зээлтэй, зээлээ төлөөгөө мартаж санснаас үүдэлтэй харж агсаалтанд орсон те. Дахиж зээл авах боломжоо ингээ хязгаарлуулсан ийм асуудал байгаад байгаа. Тэгэхээр та нөгөө нэг доктортой байх, сахилга баттай байх те. Одоо санхүүгийн өөрөөр хэлбэл нэг дээр яриад байгаа шүү дээ. Санхүүгийн хувьд найдвартай байх, эрхцэн үед бүрэн чадамжтай байх гэдэг чинь та хэн нэгэнд одоо худлаа хэлдэггүй бүрэн одоо тийм одоо хугацаандаа одоо зээл авсан бол буцаагаа төлдөг тий харж агсаалтанд орохгүй сайн төвхтэй байх хэрэгтэй гэдэг тэр шалгууруудыг аягүй их одоо ингэ чухалчилж харж байгаамаа. Тэгэхээр энэ асуудал та бүхэн ингээ анхаараач гэж байгаа. Гол яг одоо энэ бүхэл одоо засгийн газар, олон улсын байгууллагууд, банк санхүүгийн байгууллагуудад би та бүхэнд яг нийтлэг тавьчихж байгаа тий. Төслийн хамгийн ихэнд хардаг энэ нэг одоо 7 зүйлийг ерөнхийдөө ингэж онцолж ярьж байна гэсэн. Эдгээр зүйлүүдийг та одоо тэр төслийнхөө үг үйлбэр хэлчихэж байгаа тэр бүх санаандаа шингээж өгөх юм бол таны төсөл одоо сонгогдох, шалгарах магадлал бол одоо хэд дахин ийм нэмэгдэж байгаа ийм үзүүлэлт байгаад байгаамаа. За тэгээд одоо бас нэг одоо дараагийн хэсэг рүү орж ин бид нар яг төсөл бичгтээ юуг анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг ийм нэг энэ дээр бол нэг хоёр зүйлийг хэлхийг хүсэж байгаамаа. Эхнийх нь болохоор юу байгаа вэ гэхээр та бүхэнд би сургалт болгон дээр хэлж байгаа. Энэ нэг газар чинь ингээд тодорхой хэмжээний төсөл болохынхоо хувьд ямар чиглэлээр зээл өгөх юм бэ, ямар чиглэлээр тусламж өгөх юм бэ гэдгийг тодорхой байд юм аа гэж яриад байгаа тийм. Тэр нь болохоор ерөнхийдөө нэг Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөртэй холбоотойгоор олон улсын байгууллагууд ч юм уу банк санхүүгийн байгууллагууд энэ чиглэлд зээл болгох юм а. Тухайлбал одоо та бүхэн банк санхүүгийн байгууллагаас хөнгөлтөө зээл ингээ авъя гэх юм бол одоо эмэгтэйчүүд чиглэсэн зээл байна тийм. Өөрөөр хэлбэл энэ яагаад эмэгтэйчүүд чиглэсэн зээл гаргаад байгаа юм бэ гэхээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн одоо жишээл дийлийнх нь эмэгтэйчүүд байна. Тэр хүмүүсийн орлогыг чадамжуулах юм бол буцаагаад хүүхдүүд нь илүү өрөөгөөжтэй байд юм байна гэдэг тийм одоо концепц гэх юм үзэл баримтлал яригадаад энэ чиглэлийн төсөл хөтөлбөр ч юм уу энэ чиглэлийн бодлого засгийн газраас хараад энэ чиглэлийн ажлуудыг банк санхүүгийн байгууллагууд төслүүд хэрэгжүүлж байгаа байхгүй. За байгаль орчинд ээлтэй байяа гэл ингээл маш их ярьж байгаа тийм. Тэнгүү тэрийг дагаад ингээ ногоон зээл хөнгөлтөө зээл гараад ирж байгаа. Тэгэхээр тэр альваа нэг ингээ бодлого хөтөлбөр бол ингээд хий хоосон юмнаас ерөөсө ургаж гарддаг. Одоо өөр энэ төслүүд. Тэгэхээр тэр төслийнхөө яг тэр үзэл баримтлалыг ойлгох нь айгүй чухал байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт гол ойлгох юм болохоор тэр төсөл яг юунд чиглэж энэ дэмжлэгийг, энэ тусламжийг олох гэдэг юм бэ гэдгийг өөрийнхөө тэр нөгөө зарам дээрээ ч юм уу, ажлын даалгавар дээрээ ч юм уу бичсэн байгаа байхгүй. За одоо жишээлбэл цөмөрөө ингээд жишээ аваад ярангуй JICA-гийн төсөл дээр ирдэг те. Тэнгүүд одоо цөмөрөө энэ дээр харъя. JICA-гийн төсөл бол ингэж байгаа байхгүй. Аж ахуй нэгжийн эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны үйл ажиллагаа явуулах ажлын байрыг дэмжинэ гэдэг л энэ гурван юм дэмжинэ гэж заагдсан байна. Тэгэхээр та хэрвээ JICA тандад төсөл бичих байгаа бол ажлын байраа сайжруулах чиглэлээр бичих болох нь байна. Тоног төхөөрөмжөө дэмжих чиглэлээр бичих болох нь байна. За эргэлтийн хөрөнгийн санхүүжилт авах зорилгоор бичүүлэх нь шүү дээ. За тэнгуут одоо энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл гэх юм бол зөвхөн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр л энэ дэмжлэгийг танд олох гээд энэ зээлийг танд энэ хөнгөлөлтөө зээлийг танд олох гээд байгаа байхгүй. Тэнгуут та ажлын байрыг дэмжинэ гэж байгаа чинь би тоног төхөөрөмж авъя гэдэг ингээд яриад байж болохгүй л гэсэн үг. Яг тухайн тэр төсөл яг юунд зориул зээл өгнө гэсэн байгаа юм бэ? Тэрнийх нь яг тэр үндсэн чиглэл зорилго тий тэрийг нь маш сайн уншиж ойлгох нь айгүй чухал байна гэдэг ийм нэг хоёр дахь санаа байна. Эхлээд болохоор бид нар энэ төсөлчний хий хоосон юмнаас ургаж гарч ирдэггүй байх нь шүү дээ. Монгол Улсын засгийн газрын бодлого хөтөлбөр тухайн төслийнх нь өөрийнх нь зорилготой уялдаад гарч иж байгаа. Тэр нь яг юу байна вэ гэдгийг нь ойлгох нь чухал. Хоёр дахь нь болохоор төсөлчин ингээд том биш жижигхэн ингээд нэг хүрээг хамарч байгаа шүү дээ. Ажлын байр дэмжин, эсвэл эргэлтийн хөрөнгөний санхүүжилт дэмжин, тоног төхөөрөмж дэмжинэ гэдэг ингээд бичсэн байгаа. Тэгэхээр яг тэр төслийнх нь хувьд юу байна вэ гэдгийг харах хэрэгтэй гэсэн. За тухайлбал ингээд манай одоо энэ сургалт явуулаад байгаа төслийн хувьд болохоор зөвхөн төгсгөлийн шатан дээр тоног төхөөрөмжийн дэмжлэг болгоно гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр яг та тоног төхөөрөмжийн дэмжлэг авнаа л гэж бичих хэрэгтэй. Тэрнээс өөр одоо би эргэлтийн хөрөнгөний санхүүжилт авмаар байна гэд бичээд ээж болохгүй гэсэн. Яагаад гэвэл одоо жишээл манай төслийн жишээн дээр ингээд ярихад эргэлтийн хөрөнгөний санхүүжилт орох тийм санхүүжилт байхгүй. Зөвхөн тоног төхөөрөмжийн дэмжлэг болгох санхүүжилт байгаа гэсэн үг байна. Тэгэхээр тэр зорилгыг аягүй сайн ойлгох нь чухлаа гэдэг ийм санаа ярьж байгаа. За тэгэхэд бас нэг одоо яг энэ дээр анхаарах зүйл болохоор юу байгаа вэ гэхээр цөмөрөө ярьж байгаа тий төсөл бол ингээд өөрийн гисэн одоо үе шаттай байдаг. Тэр үе шатанд болохоор альваа ингээд төсөл хэрэгжүүлэгч байгууллага бол төсөл одоо тэр олгож байгаа талтайгаа ингээд одоо уулзалтууд хийдэг тий. Тэр уулзалтуудаа нь одоо маш сайн одоо уулзалт хийж байгаа тэр цаг минут тий хугацаанд байх хэрэгтэй гэдэг ийм асуудал бол 3 дахь чухал асуудал мөн байгаа гэсэн үг.
За тэгээд одоо яг цөмөрө 3 дахь хэсэг рүү орох чинь энэ хэсэг болохоор юу байгаа вэ гэхээр бид нар ерөнхийдөө бизнесийн төслийг яах гэж боловсруулад байгаа юм бэ? Яагаад тэр байгууллагаас дэмжлэг авах гээд байгаа юм бэ? Тэр төслөө та ингээд хин нэгнээс худалдаж аваад бичих биш. Яагаад өөрөө заавал бичих ёстой юм бэ гэдэг дээр одоо ярих гэж байна гэсэн үг. За тэгэнгүүт за энэ дээр нэг ийм асуудлууд байгаа. За бид нар бизнесийн төслүүдийг бизнесийн төслийг бичснээр болохоор дараах давуу талууд ерөнхийдөө танд бий болдоо гэсэн. За энд болохоор та өөрийн ажил руу салбарын судалгаатай болно. Одоо жишээл би ингээ Монгол дээл ойдог хүн байлаа гэж бодъё л. Тэнгүүтийн зах зээл дээр энэ дээлийг хитэн төгрөгөөр үйж байгаа юм. За ямар хуу материалуудыг ашиглаад байгаа юм. За хүмүүс худалдан авагчд маань ямар загварын дээлийг, ямар материалтай дээлийг одоо сонирхоод байгаа юм бэ гэдэг тэр зах зээлийн буюу өөрийнхөө тэр салбарын талаар айгүй мэдлэгтэй бол. Тэгэхгүй та ингээл өөрөө нэг 7 хоногт нэг дээл ойдог бол тэгэл тэр ойсон ч ихтэй ингээл байгаа л хөгжихгүй, бизнес чинь томрохгүй гэсэн үг байхгүй. Бид нар энэ нэг бизнес төслийг бичихийн тулд ингээд салбарын талаар судалгаатай болсноор энэ зах зээлийн чинь орон зай энд ингээд сул байгаа юм байна штэ. Тэгвэл энэ орон зай дээр нь илүү ажиллая. Хүмүүс чинь илүү ийм загварын дээл сонирхоод байд юм штэ. Хүмүүс чинь илүү ингээд ийм төрлийн гал тогооны тавилга сонирхот юм байна. Ийм модоор хийснийг сонирхот юм байна те. Тэгвэл энд нэг ийм чимэглэл оруулаад өгчвөл ийм одоо боломжууд бий болох юм байна. Үнэ жишээлбэл ийм байдлаар нэг ийм чимэглэл оруулж өгөөд үнэ ингэж өсгөж болох юм байна гэдэг. Тэр нэг салбарын судалгаатай болно гэсэн үг. Тэгснээрээ та бизнесээ өргөх ямар боломж байгааг ирэл хийж чадна. Хэрэглэгчээ нэмэгдүүлэх ямар боломж байгаа гэдгийг нэмэгдүүлж чадна тий. Тэгэхээр бүхий л боломжуудыг ингээд нэмэгдүүлэх боломжтой байдаа гэсэн. За дараа нь болохоор одоо жишээлбэл цөмөр ингээд анги дээр ингээд ярилцсангууд би одоо энэ бизнесийг ингээд 10 жил явуулж байна. Яг л 10 жилийн өмнө ямар нэгэн тэр хэвэндээ байгаад байна гэж яриад байдаг шүү дээ. Тэгвэл яг энэ бизнес төслийг ингээд бичиж эхэлснээр ирээдүйд одоо энэ ойж байгаа дээл бизнес маань те ойж байгаа дээл маань хийж байгаа тавилга маань надад ямар өөр өгөжийг би болох юм бэ? Би хэр хэмжээний үйлдвэрлэгч болж чадах юм бэ? Ямар хэмжээнд томорч болох юм те гэдэг тэр нөгөө нэг одоо ирээдүйд би болох боломжийг өгөөжийг тооцох боломжтой. Өөрөөр хэлбэл би 10 жилийн хугацаанд тий. Өнөөдөр жишээлбэл за би нэг эдэн төгрөгийн дээл ойдог байлаа. За тэгвэл 2 ажилтсан аваад 2 ойдлын машин нэмснээр би жишээлбэл сард хэдэн төгрөгийн дээл авах юм. Үйлдвэрлэлийн зардал маань хэд болох юм? Үйлдвэрлэлийн ашиг маань хэд болох юм? Ашигаа яаж хуримтлуулаад дараагийн одоо үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийгээ бизнесээ яаж томруулж болох юм бэ гэдэг тийм ирээдүйд бий болох өгөөжийг ерөнхийдөө тооцоолж чаддаа гэсэн үг. За дараа нь болохоор одоо энэ бол нөгөө бидний одоо төсөл бичиж байгаа хүмүүс нийтлэг гардаг юм байдаг. Тохиолдож болох бид нэр эрсдлийг урьдчилан сэргийлж чаддаг. Өөрөөр хэлбэл төслийн тэр нөгөө бичиж байгаа процесс чинь бид нар нэг бүршлийн эрсдлээ тооцдог байхгүй. Жишээлбэл одоо ковидын үед биднэрт эрсдэл учрлаа. Бид нар хурдан хугацаанд энийгээ шийдвэрлэх арга хэмжээ авч чадах уу, чадахгүй юу гэдэг тий. За бадгүй одоо ингээд валютын ханш өслөө тий бензиний үн өслөө нийлүүлэлт тасарлаа тэгэхэд би яах юм бэ гэдэг тэр эрсдлүүдээс тооцож чадна. Тооцож чадсанараа бид нар урьдчилан сэргийлж чадах боломжтой болдог яг энэ төслийг бичснээр. За дараа нь болохоор бид нар ингээд за төсөл зарлцсан байна. Хөнгөлөлтөө зээл болгоно гэж авъя гэдэг тий. Тэгтэл аваад яг тэр нь бизнес чинь боттой хөрөнгө оруулалт болж чадах уу гэдэг асуултанд та хариулна гэсэн үг. Төсөл бичснээр. Тэгэхгүй бол ингээд зээл хөнгөлөлтөө зээл өгнө гэж авчихъя гээд тэр нь бүр авснаасаа ис болоод бизнесэнд дампуурсан тохиолдлууд бол яг жижиг дунд бизнес эрхлэгчдийн цөөнгүүг одоо бид нартай тааралчаасан. Тэгэхээр яг энэ зээлийг би юунд үр ашигтайгаар ямар хугацаанд те ашиглаж болох юм бэ, зарцуулж болох юм бэ гэдэг тэр бодиттой хэрэгцээгээ тодорхойлж байна. Надад яг өнөөдөр 10 сая хэрэгтэй юм уу, өнөөдөр 20 сая хэрэгтэй юм уу, 30 сая хэрэгтэй юм уу гэдэг тэр бодит тооцоо хийж чадна гэсэн үг байхгүй. Тэнгүүд манай бизнес эрхлэгчид нийтлэг гаргадаг алдаа юу гэдэг гэхээр надад 10 сая төгрөг хэрэгтэй байна, авчдаг. Тэнгүүтээ тэрийг хувийнхаа одоо гэр байшин, машин тэрэг аваад унцдаг. Бизнесээс томруулсан юм байхгүй буцаага зээлийн өрөнд ороод тэрийгэ төлж чадахгүй харж ихсалтд орсон тий. Нөгөө нэг ерөнхий тавигдаад байгаа шаардлагатаач нийцэхгүй тийм хэмжээнд хүрсэн жишээнүүд бол одоо цөөнгүй байгаа. Тэгэхээр яг энэ хөрөнгө оруулалтын боттой хэрэгцээг бол ингээ зайлшгүй тооцох шаардлагатай байна гэсэн үг. Дараа нь болохоор санхүүгийн зөв төлөвлөлт тооцоололттой болно. Яг энэ бизнес төслийг боловсруулж авсан. Тэгэхээр яг ингээд үгнээ гэх юм бол та өөрийн гэсэн салбарын судалгаатай болно. Ирээдүйд бий болох өгөөжийг тооцоолно. Тохиолдож болох эрсдлийг тооцоолоод тэндээс урьдчилан сэргийлж чадна. Хөрөнгө оруулалтын боттой хэрэгцээг тодорхойлно. Санхүүгийн төлөвлөлтийн ерөнхийдөө зөв тооцоотой болно гэдэг ийм ерөнхийдөө асуудал байгаамаа. За тэгээд одоо дөрөв дэх хэсэг маань байгаа. Дөрөв дэх хэсгээр ерөнхийдөө юу байгаа вэ гэхээр энэ асуултанд би бизнес эрхлэгчтэй бас нэлээд их анхаараасаа гэж бодож байгаа. Төсөл авч болно. Гэхдээ та тэр тохион туслыг ямар асуудлыг шийдэх гэж бичиж байгаа юм бэ гэдгийг аягүй сайн бодох хэрэгтэй.
яг ямар асуудлыг шийдэх гэж энэ төслийг бичиж байгаа юм бэ гэдгийг ерөөсөө бичдэггүй. Одоо нийтлэг ингээд төслүүдийг хараад тахад тэн дээр ерөнхийдөө ямар асуудал бичдэг вэ гэхээр одоо юу яая? Би тоног төхөөрөмжил хэрэгтэй нэ гэдэг. Ажлах хүчээ нэмэгдүүлэх юм аа гэж бичиж байдаг. Гэхдээ яг шийдэх гээд байгаа асуудлаа ерөөсөө бичдэг. Тэгэхээр шийдэх гээд байгаа тэр асуудлаа бичих нь л одоо хамгийн чухал байгаа гэсэн. Дараагийн нэг чухал юм болохоор таны санал болгож байгаа яг бүтээгдэхүүн үйлчлэгээ юу юм бэ гэдгийг бичих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэдээж яг бүтээгдэхүүн үйлчлэхээр та одоо 5 дээл ойж байгаад 10 дээл ойж байгаа гэдэг бол таны бүтээгдэхүүн үйлчлэгээ мөн. Гэхдээ ямар ч хүн одоо би ингээ 10 дээл ойно гэж бичдэг юм бол ерөөс сонирхолтой биш байхгүй. Яг л таны нөгөө одоо хажууд чинь сууж байгаа одоо жишээ баян хошуудын цөвд одоо ойдл эрхэлдэг хүмүүсээс маш олон хүн байгаа шүү дээ. Тэд нар чинь бүгдээрээ л тэгж бичиж байгаа. Тэгвэл таны төсөл юугаараа ялгаатай байх хэвээр юм бэ гэхээр бүтээгдэхүүн үйлчлэгээ гэдэг бол яг та үн цэнэл бичих хэвээр. Ямар үн цэнтэй бүтээгдэхүүн өгөх гээд байгаа юм бэ? Таны дээлийг авснараа тухайн тэр нөгөө хэрэглэгч ямар үн цэнийг авах гээд байгаа юм. Ямар үн цэнтэй бүтээгдэхүүнийг ямар үн цэнтэй үйлчлэгийг авах гээд байгаа юм бэ гэдгээ илүү тодтогч бичих ёстой гэсэн үг. За дараагийнх нь болохоор бүтээгдэхүүн үйлчлэгийг хэрхэн яаж хийж байгаа юм бэ гэдгийг аюул сайн бичих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та ямар одоо технологи ашиглаж байгаа, ямар ноу хау ашиглаж байгаа те тэр одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ яаж хийж байгаа юм бэ, хэрхэн хийж байгаа юм бэ гэдэг тэр арга аргачлалтаараа маш их анхаарах хэрэгтэй. За дараач нь болохоор яг танаа бүтээгдэхүүн үйлчлэгээ хийхэд ямар нөөцүүд ашиглаж байгаа юм бэ? Тэр нөөцүүд чинь яг түрүүн хэлсэн шаардлагуудыг хангаж байгаа юм уу? Эрх зүйн өршин чадамжтай байгаа юм уу? Ногоон юм уу те? Байгаль орчинд ээлтэй байгаа юм уу те? Та тэр нөөцүүдээ яаж үр ашигтай ашиглаж байгаа юм гэдгээ холбож бичнэ гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө төслийн санал маань болохоор яг сургалтын дээр ордог. Товт санал гэдэг одоо хураангуй санал гэдэг байдаг, урьдчилсан санал гэдэг, бүтэн санал гэдэг ингээ байдаг. Тэгээд яаж бичгээсээ хамаараа төрлүүд маань нэлээд өөрчлөгддөг байгаа. За тэгээд энэ удаагийнх болохоор ингээ нэлээд хураангуй орж байгаа учраас одоо цөөхөн одоо ингээд минутаар зааж байна. Гэхдээ одоо яг энэ дээр нэмээд хэлэх ганц зүйл юм бол төслийг яг сонгон шалгаруулах ингээ үзүүлэлт гэж байдаг байгаа. Одоо энэ төсөлтөд хэдийн үеийн боломж олгож ийн гэдэг ийм үзүүлэлтүүд байдаг. Тэгээ яг юу юундаа голлоо анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр санхүүтаараа голлоо ашиглах анхаарах хэрэгтэй. За энэ дээр бол юу байгаа вэ гэхээр та нөөц боломжоо яг зөв тооцсон уу? Тэ одоо сонгон шалгаруулалт хийж байгаа хүн таны төслөөс юу хардаг вэ гэхээр дөрвөн юм хардаг байхгүй. Санхүү, зохион байгуулалт, хүний нөөц, арга зүй гэдэг. Тэгэхээр одоо цөмөрөө санхүү дотор нь ярьж байна. Санхүү дотор та нөөц боломжоо яг зөв тооцож чадсан уу? Техник хангамжаа яг зөв мэдээлж чадсан уу? Тэ? Санхүүгийн чадвархаа яг бүрэн дүүрэн оруулж чадсан уу? Бүтээгдэхүүн үйлчлэгээ чи яг одоо нөөц боломжоо санхүүгийн чадвартайгаа яг нийцсэн байгаа мó гэдэг асуудал бол аягүй чухал байдаг. Тэгээ манай бизнес эрхлэгчдийн төслийг бол дийлэнхэд ингээ хараад тахаа өөрийнхөө боломжоос ингэж давуулж сайн ингээ бичвэл давуулаа бичвэл сайн гэж ойлгоод байдаг ийм сул тал байдаг. Тэгэхээр өөрийнхөө санхүүгийн чадвар, өөрийнхөө тэр байгаа тоног төхөөрөмжийн нөөцөөрөө үндэслээд яг бодиттой мэдээлэл бичих нь л бол аягүй чухал байдаг. Энэ зүйлийг нэлээд чухал хардаг байгаа шүү. За дараагийн нэг хардаг юм бол зохион байгуулалт. Зохион байгуулалт дотор яг юу багтдаг вэ гэхээр цаг хугацаанд та байсан уу? Ажлын төлөвлөгөө чинь оновчтой байсан уу, тэ? За хамтран ажиллагч чинь ямар байгаа юм? Та хэр тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулдаг хүн юм бэ гэдгийг ингээ хардаг баг. За дараагийн нэг хардаг зүйл болохоор хүний нөөцийн асуудал байгаа. За энэ дээр болохоор ерөөхдөө хоёр зүйл ярьдаг. Та өөрөө хэр одоо мэрэгсэн, хэр найдвартай хүн юм бэ гэдэг хардаг баг. Өөрөөр хэлбэл та ерөөсөө ямар ч мужааны мэдлэггүй, ямар ч ойдлын мэдлэггүй байх юм бол тань ингээ итгээд одоо энэ хүн тавилга үйлдвэрлэж байгаа ингээд зээл олгох бол айгүй эрсдэлтэй шүү дээ. Тийм болохоор таны өөрийн мэрэгсэн байдал энэ чиглэлээр хэдэн жил ажилласан те ямар дадлаг туршлагатай хүн юм бэ гэдэг чинь нэгдүгээр айгүй чухал байдаг. За хоёрдугаар хамгийн чухал зүйл болохоор яг түрүүн хэлээд байгаа ажлын байр энэ төсөл чинь өөрөө хэр их ажлын байр нэмэгдүүлэх юм бэ? Хэр их хүнийг одоо ур чадвар эзэмшүүлэх юм бэ гэдэг бол айгүй чухал байдаг. Гурав дахь зүйл нь те. За дөрөв дахь зүйл бол арга зүй. Та энэ нөгөө төслийгөө бичихтэй яг өгөгдсөн форматын дагуу шинжлэх ухаанчаар найдвартай үр дүнтэй те зардал хэмнэсэн үр ашигтай юм төсөл болж чадсан юм уу те төсөл угаасаа тийм байх хэрэгтэй байдаг. Тэгмээд яг энэ арга зүйг яг баримталж бичсэн юм уу гэдэг энэ шалгуур үзүүлэлтийг айгуу чухалчилж хардаг байгаа шүү. Тэгэхээр та бүхэн энэ дээр айгуу сайн анхаараарай гэж хүсэх байна. За тэгээд сургалтын маань агуулга ирэхэд дуусч байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.